Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжид хурал 10 дугаар сарын 22-ны өдөр төрийн ордонд боллоо. Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар хэлцжээ. Монгол Улс кибер аюулгүй байдлаа 2021 онд 13.9 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилал, кибер аюулгүй байдлыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж тогтоол гаргалаа. Монгол Улс үндэсний хиймэл дагуул мега төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд харилцаа холбооны зохицуулах хороо, кибер аюулгүй байдлын зөвлөл шинжилгээ ухааны академи хамтран үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ хилцүүлгийг зохион байгууллаа. Сансрын технологи, үндэсний аюулгүй байдал, бие даасан мэдээлэл, холбооны дэд бүтэц, сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлагын талаар эрдэмтэн судлаачид хэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөрийн 2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд захин хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Баатархүү болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коваси Комланаар гарын үсэг зурж баталгаажууллаа. Нөөбийн хүүхдийн сан Монгол Улсын эрүүл мэндийн захимжилтын нөхцөл байдал түн шинжилгээ хийж, Монголиа системд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулсан юм. Цаашид талуу захим эрүүл мэнд төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Гигатай хамтран Монгол орны сумдын интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санд солилцлоо. Захим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Баатархүү бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Корин Перераг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Баатархүү сайд үндэсний хиймэл дагуул мега төсөл нь улсын хурлын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хурал даанаар хэлцэгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд улсын хурал зээлийн хэлцээрийг сойрхон батсны дараа хоёр улсын засгийн газар хооронд хэлцээ хийгдэж гэрээнд гарын үсэг зурх үйл явц эхэлнэ гэдгийг онцолсон. Элчин сайд Корин Перера энэхүү төсөл нь өртөг өндөрч дунд болон урт хугацаанд Монгол улсад үр ашгаа өгнө. Төсөлд ашиглагдаж байгаа технологи нь Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Индонез зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын ашиглаж байгаа технологи гэдгийг онцоллоо.